За энэхүү видеогоор бид цахилгаан орны потенциал энергийг тайлбарлах болно. За тэгэхээр бид нэр эхлээд энэ цэник авъя. За энд ямар нэгэн Q1 гэсэн цэник. За энэ Q1-ийг цэнийг ингэж бэхэлцэн байгаа гэсэн. Бэхэлцэн байгаа. За тэгээ хэдүүлээ энд Q2 гэдэг цэнийг авъя. За энийг хэдүүл ингээд хязгааргүй хол дэлхийн татварчнаас хол за бүр сансар өгтөгүүд байна гэж төсөөлье. За тэгээд хэрвээ энэ хоёр бит ингээд уцаар холбогдсон байх юм бол уцаар ингээд холбогдсон байх юм бол энэ хоёр бит цэнүүд бол хоорондоо түлхэлцсэний улмаас энэ уцууд яг үгээр нэгсний яг шулуун болж байна. Нэгсний энд юу болох вэ гэхээр цахилгааны зүгээс энд хүч үйлчлэнэ. Энэ шигээ хүч үйлчлэнэ. Нэгээс хоёрт хүч үйлчлэнэ. За хэрвээ энэ утас байхгүй бол энэ хүчний үйлчлэлээс болоод энд яг үгээр холдно гэсэн үг. За тэгэхээр холдох тусам бол яах вэ гэхээр цахилгаан орны хүчний хэмжээ багасах байна. За энд бол яах вэ гэхээр хүчний хэмжээ ингээд багасаад байна. За гэхдээ бол яах вэ гэхээр энэ бол ингээд маш хол хязгааргүй хол явах боломжтой болно. За яшээгээ ингээд хязгааргүй хол явна гэсэн үг. Яа тэгэхээр хэдий холдсон ч гэсэн маш бага яах нь түлхэх хүч байна. Яа тэгэхээр нэмж цэнүүд хоорондоо түлхэх учраас энэ бол яах нь хязгааргүй хол явна гэсэн үг. За ингээд бүр ингэж хүч үйлчлэхгүй болтол бараг хол явлаа гэж санаа. Хол явлаа гэж. За тэнгууд эндээс цахилгаан орны зүгээс хийх ажлыг болъё. Юу гэхээр энэ бол хоёр цэник маань бол хоорондоо цэнигийн харилцан үйлчлэлээс болоод энэ цэник тул яг үгээр хүч үйлчлээд ишигээ хязгааргүй хол явна гэсэн. За тэгэхээр энэ анхны цэнигийн байрлалыг хэдүүлээ P-ийн байрлал гэж үзье. За энэ дээр P-т байсан. За энэ хоёрын хоорондын зай маань нэлжинд том R байсан гэж үзье. Том R байсан. Тэгээд энэ R нь юу болох вэ гэхээр хязгааргүй хол шилжих буюу тухайн R гэдэг зайг авч үзье. За ингээд үзэх юм бол бид нэр ажил гэдэг нь юу гэдэг юм бэ гэхээр за work цахилгаан орны зүгээс хийх ажил W гэдэг нь work за электрик цахилгаан орны зүгээс хийх ажил маань цахилгаан орны зүгээс үйлчлэх хүчийг dR гэсэн зайгаар үржүүлээд за интеграл авна гэсэн үг. За энэ интеграл хэлмэн бол анх R гэсэн зайтай байсан. За тэгээд хязгааргүй хол руу явна гэсэн үг. Тэгэхээр R-аас хязгааргүй. За эндээс ингээд тооцоо бодох юм бол юу болох вэ гэхээр F гэдэг нь бол колоны харилцан үйлчлэлийн хүч. За энэ колоны харилцан үйлчлэлийн хүчийг бид нар өмнөх хичээлүүд дээр видеонд үзсэн байгаа. За тэгэхээр K Q1 Q2 вахан R квадрат үрчин dR. За энэ бол скалар үржүүр байгаа. За R dR хоёрын хооронд F dR хоёрын хоорондох өнцөг маань бол энд бол тэг байна. Тэг учраас консус тэг 1 байгаа. За тэгэхээр тэр бол бичигдэхгүй байх нэ. За тэгээд энэ бол R-аас яах нь хязгааргүй байна гэсэн үг. За эндээс интеграл авах юм бол бид нар юу бодох вэ гэхээр 1 бахан R квадратын интегралыг бодож байна гэсэн үг. Нэгсний R-ын хосох 2 зэргээс интеграл авна гэсэн үг. За энэ дээр бол юу болох вэ гэхээр зэргийг нэмж өгөөд тэгээд нэмсэн зэрэгт нь хувааж өгнө. За инхээр юу болчих вэ гэхээр энэ бол хасах 1 бахан R гараад ирнэ гэсэн үг. Хасах 1 бахан R. За тэгэхээр эндээс интеграл маань бол юу болчих вэ гэхээр K Q1 Q2 бахан R гарчна гэсэн. За ингээд хилээ орлуулна R тэгээ хязгааргүй. За эндээс ингээд орлуулах юм бол R-ын оронд хязгааргүйгээ орлуулна. K Q1 Q2 хувахан хязгааргүй тэгээд хасах нь K Q1 Q2 хувахан R болно гэсэн. За эндээс маш их тоон хуваана гэдэг маань бол энэ юу болчих вэ гэхээр тэрүү тэмүүлнэ. Нэгсний хязгааргүй холд бол яах нь тэг уснаа гэсэн. За эндээс ингээ хасгасах юм болж гэхээр нэмэх болно. Тэгэхээр цахилгаан орны зүгээс хийх ажил маань эндээс K Q1 Q2 вахан R гарч ирнэ гэсэн. За нөгөө талаас цахилгаан орны зүгээс хийсэн ажил нь болохоор work electric нь хасах потенциал энергийн өөрчлөлт байдаг. За эндээс хасах U final буюу эцсийн потенциал энергиэс хасах нь анхны потенциал энерги байна гэсэн. За эндээс ингээ үзэх юм хязгааргүй хол яваад уучгууд харилцан үйлчлэлийн потенциал энерги маань 0 болно.
эцгийнх нь. За ингээд үзэх юм бол цахилгаан орны зүгээс хийх ажил нь юу гэхээр анхны потенциал энергитэй тэнцүү байна гэсэн. За тэгэхээр эндээс бол юу болчих вэ гэхээр энэ ажил нь ерөөсөө потенциал энергитэй тэнцүү байна. За тэгэхээр потенциал энергийн цахилгаан орны потенциал энергийн томьёо маань юу тэнцүү K Q1 Q2 R байна гэж тодорхойлогдно гэсэн үг. За тэгэхээр энэ тохиолдолд маань болохоор шууд цахилгаан орны зүгээс хийсэн ажил маань юу гэхээр энэ цэнгийг P гэсэн цэгээс буюу R гэсэн зайнаас хязгааргүй хол шилжүүлэхэд цахилгаан орны зүгээс хийсэн ажил маань анхны потенциал энергитэй тэнцүү болно гэсэн үг. Ерөнхийдөө энэ бол юу болж байна вэ гэхээр анхны потенциал энерги болж байна. Гэсэн үг болж байна. За нөгөө талаас бид энэ дээр ямар ойлголт оруулж ирдэг гэхээр цахилгаан потенциал гэдэг ойлголт оруулж ирдэг. За тэгэхээр цахилгаан потенциал гэдэг нь юу юм бэ гэхээр нэгж цэнгийг хязгааргүй руу шилжүүлэх ажлыг юу нэрлэдэг вэ гэхээр цахилгаан потенциал гэж нэрлэдэг. Потенциал. За тэгэхээр бид нар эндээс яаж болох вэ гэхээр энүүний одоо хэмжээ нь болох ажил за энерги учраас энүүний нэгж бол жоул гарна. За тэгэхээр энэ нэгж цэнэг гэдэг нь юу болчихно вэ гэхээр энэ потенциалыг бидний Q2 цэнгийг хязгааргүй руу шилжүүлээд байгаа. Тэгэхээр энэ хэмжээг бол энэ энергийг бид нар Q2-т хуваана гэсэн үг. За тэгэх юм бол юг Q2-т хуваах юм бол болох вэ гэхээр K Q1 хуваах нь R гарч ирнэ гэсэн. Нэгэсний энийг яах нь Q2-т хуваачна гэсэн үг. За тэгэхээр эндээс юу гарч ирэх вэ гэхээр энд бол цахилгаан потенциал гэдэг ойлголт гарч ирдэг. За P гэсэн цахилгаан потенциал. Тэгэхээр P гэдэг цахилгаан потенциал маань цэгэн цэнгийн үүсэх потенциал бөгөөд энэ цахилгаан потенциал маань вольт нэгтэй гарч ирдэг. Юу болох вэ гэхээр жоулыг кулонт хувааж байгаа буюу нэгж цэнгийг хязгааргүй шилжүүлэх ажил. Энэ маань бол хязгааргүй шилжүүлэх ажил гарч ирж байсан. За тэгвэл энийг цэнэгт хуваах юм бол юу болчих вэ гэхээр нэгж цэнгийг хязгааргүй шилжүүлэх ажлыг цахилгаан потенциал гинэ гэж. За тэгэхээр энд бол юу гарч ирэх вэ гэхээр вольт гэдэг нэг гарч ирж байна гэсэн үг. За энэ бол цахилгаан потенциал. За энд бичсэн томьёо маань болохоор потенциал энерги болж. Потенциал энерги. За тэгэхээр энерги гэдэг нь бол хоёр цэнгийн хувьд харилцан үйлчлэлийн хувьд ярьж байна. Тэгэхээр энэ бол харилцан үйлчлэлийн потенциал энерги цэгэн цэнэг. За энэ томьёо маань болохоор бидний нөгөө нэг механикийн одоо харилцан үйлчлэлийн потенциал энерги гэдэг томьёод их төстэй байгааг харж байгаа. За юу гарч ирдэг вэ гэхээр U тэнцүү асах гамма M1 M2 хуваах нь R гэдэг. За энэ томьёотой бол яг үгээр энэ цэгэн цэнгийн харилцан үйлчлэлийн потенциал маань бол яг төстөө ижилхэн байгааг харж байгаа. За тэгэхээр үргэлжлүүлэн дахиад өмнөх жишээг авч үзье. За энд ямар нэгэн бэхлэгдсэн Q1 гэдэг цэнэг байгаа. За нэмэх цэнэгтэй. За энд бол юу байгаа вэ гэхээр ямар нэгэн Q2 гэсэн цэнэг байгаа гэж үзье. За тэгэхээр энэ цэнэгийн хоорондын зай эхлээд анх R байсан. За тэгээд тодорхой хүч үйлчлэсний улмаас энэ цэнэг маань D гэсэн зайд шилжлээ гэж бодъё. D гэсэн зайд шилжлээ. За тэгээд энд Q2 гэсэн хэмжээнд ирлээ. За тэгэхээр энд бол юу болох вэ гэхээр энд шилжүүлсэн ажлыг болоо. Нэгс энэ дээрс бол цахилгаан орны зүгээс үйлчлэх электрик цахилгаан орны зүгээс хийсэн ажлыг болоо гэж бодох юм бол бид нэр яаж бодох вэ гэхээр эцсийн потенциал энергиэс U2-оос хасах нь анхны потенциал энерги байна гэж үзнэ. За тэгээд энэ үний хасах тэмдэгтийн цахилгаан орны зүгээс хийх ажил гарч ирдэг. За энд ингээд үзэх юм бол за ингээд бодох юм бол хасах тэмдэгтэй за U2 гэдэг маань эцсийн потенциал энерги. За тэгэхээр эцсийн потенциал энерги маань эндээс энэ үртэх зайг тооцно R дээр нэг хэмдэ. За энийг хэдүүл ямар нэгэн R гэж үзье. За тэгэх юм бол K
Q1, Q2 хуваах нь R зай. За тэгээд хасах нь K, Q1, Q2 хуваах нь том R болно гэсэн. За эндээс Q2-ыг бид нар хаалтнаас гаргачих юм бол цахилгаан орны зүгээс хийх ажил нь асар тэмдэгтэй Q2-ыг үржигнэ. K, Q1 хуваах нь R. За хасах нь K, Q1 хуваах нь R болно гэсэн. За тэгэхээр энэ маань юу гарч иж байгаа нөхөр Q1 цэнийг үүсгэх потенциал гарч иж байгаа. Цахилгаан потенциал. Энэ R зайд байх буюу P2 потенциал. Энэ нь болохоор юу болох вэ гэхээр Q1 цэнийг үүсгэх R зайд дах цахилгаан потенциал буюу энэ нь P2, энэ нь P1 болно гэсэн. Тэгэхээр цахилгаан орны зүгээс хийх ажил маань болохоор хасах Q2-ыг үржигнэ. Зөвхөн потенциалын өөрчлөлт байна гэсэн. Тэгэхээр потенциалын өөрчлөлтөнд орж ирэх юм бол яаж ямар замаар явсан нь ерөөсөө хамаагүй. Ерөөсөө цахилгаан орны зүгээс хийх ажил маань потенциалын өөрчлөлт орвол ажил хийж гинэ гэж үзнэ гэсэн үг. Хасах Q, D, P. За энэ мэдээж мөн Q гэдэг нь бол турших цэник бөгөөд энэ цэнигийн үүсгэх цахилгаан оронд хөдөлж яваа цэник гэж үзэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ Q1-ийг бид нар бэхэлсэн гэж ярьсан. Тэгэхээр ямар нэгэн цахилгаан оронд энэ Q2 маань хөдөлж гинэ. Тэгэхээр энэ бол тэр хөдөлж байгаа цэнийг тодорхойлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр цэник маань цахилгаан орны потенциалын өөрчлөлтөнд ороход л яах нь тэнд цахилгаан орны зүгээс ажил хийж гинэ гэж үзнэ гэсэн үг.